За сайн байцгаана уу. Тэгээд эмчлэг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр хөдшийн мэндийг өгдөнд нүргье. Би ч болонгууд ерөнхий эмч болно л гэж боддог байсан л да. Тэгээд манай ерөнхийдөө гэр бүлд ч одоо эмээ маань үндсэн телевизэд бас гар бичиж одоо нөгөө киноны нэг хуучин чинь бичмэл титрээ гардаг байсан шүү дээ. Манай эмээ чинь тийм зурдаг хүн. Тэгээ өвөө маань дуу оруулагч байсан. Тэгээд би ч өөрөө өвөө эмээ хоёр төр өссөн. Тэгээд миний хожи нэг суус очоод шалгалт өгөөд үз. Одоо миний одоо ач зээнэр дундаас яг урлагийн чиглэлээр явах хүүхд одоо ерөнхийдөө үргэлжлүүлэх хүүхд маань одоо чийл юм шиг байна. Тэгээд шалгалт өгөөд үз гэдэг одоо зөвлөгөө хэлсэн. Тэгээд өвгийнхаа даалгавраар одоо өгсөн. Тэгээд ямар ч байсан 100 эд хүүхдээс нь 7-д шалгараад орцсон. Тэгээд амар их баярлалаа. Тэгэл ерөнхийдөө тэр чигтээ шулуудсан. Тэгээд яг одоо бодоход багада би нэг юм ширээн дээр суучаал лам болчоол тэгэл ерөөсө гэрт байгаа гэрийнхаа бүх гişүүд ингээл адс өгөө сууж идэг хүүхд байсан гэж ярьдаг. Тэгээ ерөнхийдөө амтны дүрд их хувирдаг байсан л гэж бүр бага багт. Тэгээ ээж аваа хоёр манад өвөө эмээ хоёр манаас ярьдаг байсан. Тэгээ яг зүгээр тэгж бодоход бол ерөнхийдөө багасаа бас нэг юм дүрмөр төөрөх гал. Одоо манай охин ч бас тийм. Би ч одоо охинтой болсон. Тэгээ манай охин ч бас нэг юм дүрд хувирна. Цасныг үнж болно, усныг үнж болно одоо тэгээ ирээсэн. Одоо жүжигчин болно, том болоод жүжигчин болно. Одоо манай охин чи баг ер нь жүжигчин болох гэдэг шүү. Театрт их дуртай. Аавын ажил дээр очил та ингээл та тэгээл та гэл. Би чи нөгөө охиныгоо бас хүмүүжилт бас их анхаарнаа. Манай эхнэр бүтээр чинь тэгээд охиныгоо ерөнхийдөө баян хүүхдийн жүжигийн тэнд тоглоход нь үзүүлдэг. Тэгээ өөрөө амар жүжигэнд мангар дуртай. Тэгэл одоо ерөөсөө гэртээ гэл дүрд хувраал хоёлаа найзууд тооч тоглох найзаа чи найзаа гээл надтай гэл өдөржээ ээжтэйгээ авалтаа тэгэл байж идэг хөхт. Одоо тэгэл жүжигчин болно гэвэл одоо тэгэл яг тухайн үед хэрвээ миний охин том болсон үед жүжигчний мэргэжил арай гайгүй үнцэнтэй арай гайгүй байх баха гэж найдаж байгаа. Суйст ороод нэг амар 7-д ороод нэг амар баярлсан. Ерөөсөө урлагийн аач гээгүй хүүхд штэ яг өндөө ерөөсөө ингээл хөл өмг тоглоал гэж идэг хүүхд. Тэгээд нэг хамгийн анх тэгж амар баярлсан. Тэгээ хоёрт театрын шалгалтанд тэнцээд хөтлөө баярлсан. Баярлсан. Эмээг яриад эмээ өвөө гэл эмээ өөрийгөө яриад би чи эмээ өвг ирэх хүүхд юм чи. Тэгэл эмээ өөрийгөө яриад би гэл юугаа хэлж чаддгүй ойлаад тэгсэн имээ тэр цаа. За яах вэ? Миний хөө тэнцээгөө байж болно шүү дээ. Миний хөө тэгээд дараа жил мэдгүй тэгээд дахиад 4 жилийн дараа тэгээд дахиад өгчихгүй даа миний өгч. Үгүй имээ. Би тэнцээ гэд. Тэнцээ гэдгийг хэлж чадахгүй байлаа. Тэр бас гоё юм ч байсан. Тэгээд бас 2019 онд би Гигэмоза шилдэг эрэхтэй гол дээр 2 оны жүжигийн төрөлд авч исэн. Тэгээд тухайн үед манай өвөө би энэ ер нь нэлээд тааруу. Тэгээд яг музагийн шалгаруултны өмнөх шөнө бидрийг бэлдэж явахдаа музагийн шалгаруулалт явдаг. Тэгээд яг үзүүлэхийнхаа өмнөх шөнө бид ингээд яг нэг прогондод бэлтгэл хийж исэн. Тэгсэн өвөө гинт муудлаа гэж ээж яриад өвөөдөр өвөө маань ерөнхий амьсгалж нэлээд чадахгүй нэлээд бэрх аяг хэцүү байсан л да. Тэгээд би өвөөдөр ерөнхийдөө өссөн хүүхд чинь тэгэл хүн тусан шүү дээ. Тэгээ өвөө хайжууд өвөө би явахгүй би тань ингээд сахиад ингээд байя гэл тэгсэн өвөө чи ингээд яваа юмаа хий явал гэдээс. Тэгэл за гэл би ямар ч хэлсэн өвөөдөө бол шууд хэлээгүй би дотроо тэгж бодсон. За өвөөдөө яваад би өвөг одоо мэдгүй зүгээр ингээд хайртай өмнө би энэ муудахаар муул юм төрүүлж бодсон шүү дээ хүний санаанд те. Өнгөрөхөөс өмнө би өвөөдөө яаж хийж байгаа муузаа авчирч ирнэ. Өвөө минь л намайг жүжигчин бол гэж болгосон юм чинь би ятж явхаас өмнө би хачин та заавал хариулнаа гэж дотроо шүд суугаал өвөөгөө эмнэлэг дээр нүлдээгээл найзууд руугаа бэлтгэл рүүгээ явж исэн. Тэгээд өвөө минь гайгүй байсан. Музааны шалгаруулалт болох хүртэл
Тэгээд яг муу зааны шалгаруулалтаар өвөө эмнэлгийнхаа юм дээр зурагтаар намайг харсан гэсэн. Тэгээ бас би тэр үе чинь ярьслага өгөөл шууд өвөө гэж өөлчиж байгаа юм шиг байхгүй. Дараа нь тэр бичлэгээ үзгээд өвөө минь одоо бас амьд цэрэн сайхан байгаа. Тийм тэгээд би бол яг өвөө ч гэсэн одоо ерөнхийдөө хэлдэг. Яг өвөөгөө чи яг хэцүү байхад миний хүү ингэж мунцаа аваад өвөөнд ирэж хараад баярлаад ер нь боссон шүү. Би бол дотроос тэгж боддог. Тэгээд тэр бас их гоё бэлгшээлтэй хамгийн сайхан мөчүүд байсан. Хурдан юм аа, үнэхээр хурдан байна. Саяхан л театрт орж исэн одоо ингээл 10 жил болчлоо. Нэг айхтар мандаж гараад исэн юм алга. Тэгтээ яг өөртөө хань жилдээ аав ээжтэй гэр бүлийнхээ өрөөнд бас нэг хүн бас ингэ явж шүү. Монголын театрын жүжигчин болоод 10 жил ингээд бас амжилт бүтээлтэй явж байна. Тэгээ энэ маань бол надад сайхан. Тэгээд ямар ч байсан ерөнхий том бүтээлүүдээс их юм бол Ромео Жюльеттэй жүжигийн Меркуцегийн дүр дээр ажилласан. Тэгээд өмнө Тод гэрэл ах маань тун чадварлагаар бүтээсэн. Тэгээд одоо харин энийг одоо ярьж болох юм болов уу байлаа. Тэгээ ярьчих да. Анна Каренина жүжиг тоглодог манайх Лев Толстой. Тэгээд Анна Каренина жүжигийн Вронский гэдэг хүн байдаг. Вронский гүнд ер нь их шунаж дорлдог. Тэгээ манай сэргэлэн найз маань тун чадварлаг мундаг тоглодог. Тэгээд надад бас одоо Вронский дүр дээр дублердж гарах боломж олдсон. Тэгээ одоо манай театр ерөнхийдөө энэ бригадаар явна. Доор нутгаар. Тэгээ бригадаар явахдаа ерөнхийдөө Вронский дүр дээр би гарч бэлдэж байгаа. Тэгээд ерөнхий одоо туршилтын хугацаа гэсэн үг баг. Тэгээд гараад хэрвээ болох юм бол энэ гарах юм үгүй сайн мэдгүй л бай. Тэгээд ямар ч байсан одоо нэг дуртай дүр дээрээ дублероо гарах гал бэлдээл гэж байна да ерөнхий. Тийм. Юу гэдэг штэ. Жокер гэдэг штэ. Тэр бол зүгээр үнэхээр аимшигтай байсан шүү дээ. Зүгээр яг кинон дээр тэгжиж одоо тэр кино үнэхээр тийм зэрэгтэй гэдэг ч юм уу. Би ингээд одоо өөрөө яг ингээд мотивац амир авдаг. Ийм дурладаг. Тэгэхгүй бол ямар ч киноны эсрэг дүр нь муу байвал тэр кино амир амтгүй. Ямар ч амтгүй тэгэл ер нь баг цагийн гарцал болдог. Тэгэл киноны ерөнхий кино жүжигийн эсрэг дүр сайн байж иж хүмүүсийг үзэн ядуулж иж хүмүүсүүдийг харамсуулж иж хүмүүсүүдийг шоконд оруулж иж эерэг дүрэн тодорч тэгээд дараа нь тэр киноны жүжигийн хэлэх гэсэн санаа эмзэглэл нь тодорч гардаг. Тийм болохоор би яг эсрэг дүрд бол ерөнхий дуртай яг шанц шалгадаг. Ийм өөрийгөө жоох нөөдөг болсон яг үнэндээ. Би чинь бас сая нэг жилийн өмнө нэг бичлэг гарлаа штэ. Нэг чагсаал болох гэсэн чинь бас нэг бичлэг гараад тэгээд яг хөө би тэр мөрөн дээр нуухгүй юм хилэн далангуул байх. Би хилэн далангуул ярьцдаг. Тэгээд яг хөө тэрэн дээр манай хоёр нэг найз муудалцаад дэрийн салах гэж яваад тэгээ өөрөө ядчих хат тухайд бас нэг жоохон характар сэтрүүлсэн байсан. Тэгээл тиймэрхүү бичлэг явсан. Тэгээд яг мэдгүй зарим хүмүүс ягаад тиймэрхүү юм бичлэг нь сошиалд олоод хандлтыг одоо хар PR-аар өөртөө зөв ашиглаад яаж тэгж яваад байдгийг мэдэхгүй. Тэгээ би бол тэрнээс хойш бол өөрийгөө байкотлсон. Тийм ямар нэг уран бүтээл би орохгүй уучлаарай би ингээд миний зүү зөксгүй бичлэг угаасаа ингээд явсан. Гэхдээ тэрэн дээр бол яг үнэндээ зүгээр характар сэтрүүлсэн байгаа л хоёр хүнийг болиулах гал байгаа хүн бий байсан бохоггүй яг үнэндээ. Одоо жил бараг 2 жил болж байна уу та. 2 жилийн хугацаанд би кино уран бүтээлд оролцоогүй, санал аваагүй. Тэгээд ерөнхий жүжиг янз бүрийн ярилцлага ирэхэд бол өгөөгүй. Тэгээ ерөнхий жоохон бүрэг болсон. Тэгээд сая 100 аварт орсон. Ер нь энэ сүүлийн жилүүд жоохон хүнд байна. Тэгээ нүүрэндээ том шарх авсан. Тэгээд яг бай. Гэхдээ жүжигчин хүний ер нь хүний л амьдралд болдог л зүйл. Тэгээд яг би одоохондоо энийгээ даваад гарна. Гэхдээ мэдгүй удахгүй одоо магадгүй камбэк хийгээд эргээд сайхан уран бүтээлүүдэд хийгээд эхэлж байгаа. Тэгээд яг үзэгчдээсээ одоо нэгэнт бас энэ завшааныг ашиглаад яг тиймэрхүү муухай жоохон дүр зурагтай харагдсан бол уучлалт хүсье. Тэгээд цаашдаа би бол театрын жүжигчин. Тэгээд цаашдаа сайхан уран бүтээл хийнэ гэж амлая. Тэгээд таны асуусан асуултаар тий. Би ч одоо энэ үүлэгцэн хайр дээр болдоо гэдэг ерөөхдөө эсрэг дүр. Одоо яг энэ нийгмийн одоо энэ залуучуудын
бүхэл болохгүй, бүтэхгүй бүх зүйлийг миний дүр дээр наацсан. Тэгээ би чи өдөр болгон одоо баг сар гарan болж байна. Өдөр болгон орой хагасаа өдөр 6 цагаас ажлын өдөр орой 7 цагаас өдөр болгон би энд стресстэй хамаг муухайгаар орилж чарлж ингээ бүр ингээ хамаг сэтгэл эдисээ өхүүлж байна. Тэгээ та түрүүн асуусан би бас тэрэнд хариулъя гэж бодож байна. Дүрд яг ийм характерны дүрд удаан тоглоод ирэхээр характерд жоох юм үлддэг гэж би боддог. Жохон тогшин авир гаргах ч юм уу. Үе. Тэ? Тэнгуутаа би чи юу болж байна? За энэ яалтчгүй ингээ юм үлддэг дээ. Дүрээс яг юм үлдээд идэг. Жүжигчин. Гэтэ багаар л да. Одоо жишээлбэл би юм чи хаяа бас нэг жохон тогшин авир гаргах гад байна. Тэнгуут нь хүү яаж ийн яг жүжигийнхаа үеэр штэ. Найзуудтай тий. Тэнгууд хүү за sorry яг энэ юм ороод байна шүү. Над руу ингээд өдөр бүтэн сар ингээд орой олгоо орилчихаар хүний сэтгэл зүйд яалтчгүй байгаа өөрчлөлт ордог. Тэгээд тэр бол яалтчгүй одоо театрын ялангуяа театрын жүжигчний жоохон эмзэг сэдв. Тий. Тэг одоо бол ерөнхийдөө эрэг дүр тоглохыг амар хүсэж байгаа. Тий одоо тийм үнэхээр бас нэг эрэг дүр тоглох цаг болсон баха. Одоо ерөөсө ихэнх юм маань дандаа ингээд эсрэг дүр, муу дүрээр занималцаар байгаа. Хүмүүс намайг амьдрал дээрээ за энэ нэг юм угаасаа бүтгүү гар энэ угаасаа нэг юм баян айлын дүр тоглож идэг юм баян айлын ийм хогийн санаатай нэг хогийн гар л гэж боддгийн юм шиг байгаа. Яг үндэ би чи их баян биш шүү дээ. Би чи яг дундаж тэгээд хүн болгон л эрэг сайхан байхыг хүсдэг шүү дээ. Муу хүн болохыг хинч хүсдэггүй шүү дээ. Тэрнтэй адилхан хинч хүсдэггүй юм ихлэ би төрүүлээ барьсан байхгүй. Яг үнэндээ барихыг хүссэн. Тэр нь надад хэрэгтэй гэж би бодоод. Кино урлагт бол би яг юм инээдмийн кино тоглохыг амар хүсэж байгаа. Тэгээ мэдээж түүхэн кино. Мэдээж хүн болгон бараг жүжигчин болгон бараг хүсдэг байлгүй. Түүхэн дүр бүтээхийг. Тий. Би ч одоо нэг жоохон өндөр юм болохоор хүмүүс Сүхбаатар гэл одоо над чиг ч юм бүр хэлгаатай Сүхбаатар гэж одоо юу байх вэ? Тэгээ ямар ч байсан одоо түүхэн киноны санал ирэх юм бол бүр дуртай хүлээж авна. Бараг үнэхээр гоё түүхэн дүрийг байх юм бол цалинбал болол хамаагүй юм чинь яг үндэ яг гоё дүр төрхөө түүхээ үлдээгч байгаа тий сонирхол байгаа болохоор яг үндэ зөв мөнгө төр бараг падлиг байхгүй зөв фак гэж шууд ороод тоглолцмоор тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг түүхэн киноны хувьд бол 4 жил яг ингээд яг номын дууг сонсож байгаа юм л та. Гэхдээ эн чинь яг гарч ирээд практик дээр бүх зүйл оронгоор эргэж байгаа юм чинь. Тэгэл намайг дөнгөж оюутан ширнээс төгсөөл ороод ирэхэд үлгээлээд авсан театр маань. Тэгэл ороод би бол амар сэтгэлээр унсан. Ороод намайг ороход ч одоо энэ эби ах, боги ах, цэбо ах сайнаа ихч тий за асарж байгаа цэрэн давгай мэгмүр нарангай одоо бүхэл томчууд Баатар найруулагч маань байлаа. Би ч бас азтай хүн шүү дээ. Баатар найруулагчгаа сүүлийн жүжигэн тоглолцсон. Би ч бас их эртний хүн шүү дээ. Тэгээд яг ороход бол үнэхээр л вау гэл яг ингээл ам ингээ бүтэн нээлттэйгэл гайхажсэн. Сурхам их байгаа маань тэгэл. Яг үндэ сойсын ширээнээс бол ардын жүжигчин төгсөж байгаа шүү дээ. Тэгэл театрт ороод за уучлаарай бүх зүйл яг хөрсөн дээр юм байдаг юм байна гэл бүх буугаал дахиад бүх зүйл нойлоос эхлээл 10 жил хугацсан. Яваал байна. Бурхан минь өөрийгөө ер нь сайшаасан гэхээс чамлсан өдрүүд ер нь маш олон байна. Театрт хорогдох шалтгаан маш олон бий. Яг үндэ 10 жил хамт ажилласан 10 жил бид нар баг эхнэр хүүхдээ зарцуулахаас их цагийг ажилдаа зарцуулдаг хүмүүс 10 жил хамт байсан найзаасаа холдохыг хүсэхгүй нэгт. Найз гэдэг маань миний хамт олон маш их хорогдох зүйл. За тэгээд дээрэс нь мэдээж яг энэ театрын тайзны уур амьсгал зэрэгтэл ороод ирсэн дүүрэн зэрэгтэлтэй байхад чив чимээгүй ялаад дүнхийг сонсох тэр мэдрэмж бүх хүний анхаарал зөвхөн над дээр фокуслсан байгаа үед би жүжиглээд миний жүжиглэлтийг давхар мэдрэмжийг тэр зэрэгтэл мэдэрж байгааг би мэдэрдэг. Яг тэр ийм нандин мэдрэмж амар гоё.
үнэхээр хүн шунаж, дурлаж зүгээр үрд яг тэр мэдрэмжийг мэдрээд амьдрчмаар санагдтал тийм нандин мэдрэмж байдаг. Тэрэнд бол маш их хорогддог. Театрын жүжигчин болж явдагтаа би их баярлдаг. Театртаа маш их хайртай. Ийм л уран бүтээлч байна да.